10 дугаар өрөө үзүүлж байна. Хаалганы завсраар маш удаанаар урд худганы үзүүр шурган орж ирэв. Зэвэрч муудсан төмөр хаалганы завсрыг даган худганы үзүүр аажуухан дээш доош хөдлөнө. Яг л цаана байгаа хүн хаалганы төгжээг тэмтэрч бүү мэд. Заяа амсгаага төгжин хөшчихв. Намуу хаалгыг бүх хүчээрээ дарсан хэвээр. Битгий чимээ гаргаарай гэж шивнэлээ. Гаднаас сөөнг хоолоогоор зөөлхөн амсгалах чимээ сонсогдно. Яг хаалганы цаана. Тэр амсгаа хөгшин хүнийх мэт хүнд тасалдсан сонсогдож байлаа. Заяагийн нүдэнд нулимс цээлгэнэв. Намуна хэмээн бараг сонсогдохгүй шахам шивнэхэд намуун юу ч хэлсэнгүй. Учир нь тэр өөрөө ч айсандаа биеийн чичирч байлаа. Худганы үзүүр хаалганы завсраар дахин хөдөлж модыг майжх мэд хятнах чимээ гарна. Тэгээд гинт зогсов. Хоёул амсгаа гайж гаргаж зүрхэлсэнгүй. Хэдэн секунд өнгөрөв. Дараа нь гаднаас маш удаан алхах чимээ сонсогдсон холдож эхлэх шиг боллоо. Заяа өвдөг дээрээ суучих шахан явчихсан уу? Гэхэд намуун чагнаж байснаа. Жохон хүлээе. Бид баттай болох хэрэгтэй. Гэж хэлээд анхааралтай чагнав. Алгах чимээ үнэхэр холдсоор байлаа. Гэвч яг тэр мөчөд доороос маш бүдэгхэн орилох чимээ сонсогдов. Доор. Одгоо гарч хідэнгээ хөнгөлийн үзүүрлүүд усгасаар зогсно. Өдөөд анар мэдчлээ. Гэлсэн өнөөх сөөнг хоолой ханан дундуур цөөрайдах мэт сонсогдоод нам болов. Батуугийн хоолой зангирч "Хэн байна? Бид нар оролдоод хэрэггүй шүү. Гарч ирээ төөрийг харуул." Хэмээн маш зөрөгтэй хэлв. Хариу байсангүй. Харин хөнгөлийн гүнээс ус туслах чимээл тог хийн сонсогдно. Дөлгөөн камераа чан гатгаж байла. Гар нь үл ялэгж ичирч байв. "За, буцъя" гэж тэрийн удаа эргэлзэлгүй хэлв. Одко тэр дөрөө хөдөлсөнгүү. Дөөний харц хан дээрх бид гарч чадаагүй гэх бичигдэр доогдсон хэвээр. Одко "Энд ямар нэг юм болсон тодорхой байна" гэхэд Батук "Тэр чи ойлгоод наа. Одоо эндээс яардаг гарах хэрэгтэй байна." Гэтэл яг тэр мөчөд хөнгөлийн цаанаас газраар ямар нэг төмөр зүйл чирх мэд чимээ гарлаа. Яг л хэн нэгэн урд төмөр зүйл шалан дээгүр чирч яваа мэд. Одко гэрлээ тэр зүг дуусгав. Харанхуу юу ч харагдсангүй. Гэвч тэр чимээ ойрцсоор. Батук арга шалгалаа. Навш. Нааша төхөөлөх шиг байна. Гэхэд дөлгөөн "За, явъя. Альвэ, хурдаарай" гэсээр тэд эргэж хонглоор буцах гэж байтал араас нь маш сулхан хүүхдийн хоолой сонсогдов. Битгий Гуруула зэрэг эргэж харлаа. Өрөөний болонд байсан хүүхэлдээ одоо өөр тийш харсан байв. Яг хаалгарав. Мөн хүүхэлдээ өмнө шалан дээр шин мөр гарсан байлаа. Жижигхэн нойтон хөлийн мөр. Хүүхдийн мөр. Тэр мөр өрөөний нөгөө ханд очиж зогсчихж. Одгоо гэрлээ дээш тусгав. Ханы бодог дээр хин нэгэн хуруугаар юм битсэн байлаа. Дээр угаа гих бичиг хараад Батуугийн нүрэ цайх шиг л болов. Дээр угаа гэж юу гэсэн үг вэ? Дөлгөөн тэр даруй дээр гэж "Хөөе. Намана заяа хоёр." Тэд зэрэг шахуу шат руу гүйлээ. Дээд дагуурд. Намуун доороос орилох чимээ сонсмогц хаалганаас угарлаа. "Одко" хэмээн орилсон ч хариу байсангүй. Заяа айсандаа бараг уйлж эхэлжээ. Заяа "Хоёулаа доошоо орох уу?" гэхэд намуун шууд толгоос ихсэрв. "Тэгээд энд хоёулах нь үлдэх юм уу?" Яг ингэж хэлэх мөчөд байшингийн 2 дугаар давхраас тасхийг чимээ гарлаа. Хэн нэгэн дээр алхаж бүүмэд. Хоёул зэрэг дээш харав. Чимээ дахин сонсогдлоо. Гэхдээ энэ удаад нэлээд тод. Бас удаан хүнд. Яг нойтон гуталтай хүн алхаж байгаа мэт. Заяа бараг шивний чи "Доор нэг хүн, дээр нэг хүн байгаа юм шүү" гэж нэлээд айсын янзтай хэлвэл намуун юу ч хэлсэнгүй. Гэвч дотор нь улам хүчтэй хайц төрж байлаа. Тэр байшинд тэд тавуулаа л угаа гэдэгт одоо итгэхэ болжээ. Шатны дээрээс маш удаанаар нэг зүйл өнхөрж эхлэв.
Хоёул тэр зүг рүү гэрлээд усахад хартал өнөөх улаан бөмбөг. Өмнө нь шатнаас өнхөрж ирсэн яг тэр бөмбөг. Энэ удаа дээрээс өөрөө өнхөрсөөр доош бууж ирэв. Бөмбөг өнхөрсөөр тэр хоёрын голд нэрээ зогслоо. Хэдхэн секунд чимээгүй болов. Дараа нь бөмбөг маш удаанаар өөрөө эргэж дээр нь бичээстэй байсан нэр гэрэлд харагдав. Эрдэнэ. Гэвч энэ удаа бөмбөг дээр өөр зүйл нэмэгдсэн байлаа. Улаан зүйлээр сараачин бичсэн ганц үг. Туслаач. Уг бичиг харсан Заяа айсандаа ухарч би эндээс явмаар байна гэж ойлгон хэлв. Тэгтэл дээд дагврын харанхууд хин нэгэн хөдлөх шиг боллоо. Өндөр, дуранхай. Яг шатны орой дээр зогсож байлаа. Нүүр нь мөн л харагдахгүй. Гэхдээ гартаа урт юм барьсан харагдана. Наман алгуурхнаар хойшоо алхангаа Заяад хандан "Гүгээрээ" гэж хэлээд Заяагийн гараас атгаж угсхийн хажуу өрөөрөө гүйлээ. Үүндээ зэрэгцсэн өнөөх үл мэдэгдэх нэгэн ч тэднийг барихаар хурдлан гүүхэн дэр. Яг араас нь гүйцээд ирж бүмэд. Хонгол. Одко Батук дөлгөн 3 гүйцээр арай гэж ил өнөө хонголоос гарах шатны дэргэд ирцгээв. Гурвал ихэд сандарч бас айс нэлт. Гэтэл тэдний ард өнөөх төмөр чирэг чимээ улам ойртож эхлэв. Батук амсгаад "Хурдлаарай." Дөлгөн камера барьсаар гүйж байсан ч гинэт дэлгэцэн өөр асав. Тэр санаандгүй доош хартал камерын дүрсэн дээр тэдний ард нэг хүн гүйж байлаа. Өнөөх л өндөр туранхай нүүр нь харахгүй. Гартаа урд хутга барьсан үл таних нэгэн. Дөлгөн уг зүйлийг хараад зориг гарган огцом эргэж харлаа. Гэвч хонгол хоосон. Юу ч байсангүй. Ямар навшин олоод байна гэж бодохдоо зэрэгцэн яг чихнийх нь хажууд сөөнг амьсгаа сонсогдоход дөлгөн хөшчөв. Хин нэгэн яг ард нь байсан. Гэвч эргэж харж амжсангүй. Учир нь Одко дүүнийг хүчтэй татан "Гүйлтэй, гүгээч" гэж ориллоо. Тэд арайхийн дээш гарч ирээд модон хамтанг буцаан хаав. Бүгд амсгаадан хэсэг хөдөлж чадсангүй. Батук "Намана! Заяа!" хэмээн орилсон ч хариу байсангүй. Дөлгөн "Навчгч, тэд хайчв." Тэгтэл байшингийн нөгөө өрөөнөөс юм унах чимээ гарлаа. Одко шууд мод шүүрэн авч "Тэнд байна. Али!" гэхэд тэд яарангүйлээ. Нөгөө өрөө. Намон Заяа хоёр зогцсаар хажуу өрөөний болонд нуугдж амжжээ. Айсан охид бие биедээ наалдан димээл ийш тийш харсаар өрөөний болонд шахацалтан зогсож байв. Гэтэл энэ мөчөд өнөөх араас нь хөөж байсан хүн тэднийг олоод ирүүгэлтэй хаалганы цаанаас удаан алхах чимээ ойртсоор л. Уг чимээг сонссон охидын царайнд айд суулан дөгшүүр зэрэг тодорно. Заяагийн нүдэнд өөрийн ирэхгүй нулимс зээлгэн зогсно. "Хоёлаа яах вэ? Ингээд үхэх юм уу?" Намун амсаагаа дарж "Чимээгүй бай. Би дөхөхтэй тулвал тийм чамаар алуулж болохгүй. Тэмцэх хэрэгтэй." хэмээн нилээд шийдэмгий хэлээд нэг модыг гартаа зэвсэг болгон барьцгаав. Дүүний энэ үйлдэлээс харахад хаалгаар орж ирсэн хинтээ ч эдсээ хүртэл үзэлцэх нь ойлгомжтой мэт харагдаж байлаа. Хаалганы завсраар сүүдэр харагдав. Урд, дуранхай. Тэгээд хаалганы бариул маш удаанаар эргэж эхлэв. Заяагийн хоёр гар нь жичирч хацрыг даган нулимс нь урсныг харахад тэр маш их айс нэлт. Гэтэл яг тэр агшинд өрөөний нөгөө болонгоос хүүхдийн хоолой сонсогдов. "Нааша" гэх үл мэдэх хүүхдийн хоолойг сонсоод хоёул зочин эргэж харлаа. Гэтэл өрөөний болонд ханны дунд бараг анзаарахгүй шахам нэг хаалгааг олж харав. Өмнө нь байгаагүй мэд. Уг хаалгыг аживал яг л жаахан хүүхдүүд зориулсан мэт жижигхэн хаалга байлаа. Тэд бүгдээж байж л багтахаар хэмжээтэй. Намуун хөссөн жигтэй ширдэв. Хүүхдийн хоолой дахин "Хурдлаарай" гэхтэн зэрэгцэн хаалганы цаанаас хүчтэй дүлэх чимээ гарч эхлэв. Намун хэсэг тайнгэлдэн зогсоод эргэлзэх зүйлгүй Заяаг дагуулan жижиг хаалга руу гүйлээ. Яг тэднийг орох мөчөд өрөөний гол хаалга хүчтэй саван онгойв. Тас хийсэн чимээ бүх байшинг дөргих шиг болов. Одко Батук дөлгөн 3 чимээ гарсан өрөөрөө орж ирэхэд өрөө хоосон байв. Харин хаалга салаад унжчихсан байх юм. Мөн шалан дээр ямар нэг урд зүйлээр сэтсэн мэт мөр үлдсэн байлаа. Яг хин нэгэн хутгаа чирэгсэн мэт. Одко шүдэ зүүн "Тэр новшиг ална" гэхэд Батук
Өчиг эхлээд тэр нь хэн гэдгийг мэдэх хэрэгтэй үстэй. Дөлгөн өрөө гэрэлтүүлж яваад гинэт ханан дээрх зургийг анзаарав. Доосон дарагдсан хуучин зураг. Хүүхдүүд эгэн зогссон. Хар талд нь энэ зуслан. Мөн зургийн хамгийн ард нэг өндөр хүн бүдгхэн харагдана. Царайн дод биш. Гэхдээ бусад хүүхдүүдээс хол модны хажууд ганцаараа зогсож байлаа. Дөлгөн зураг руу ойртлоо. Тэгтлэр талд нь гар бичмэл байв. 1963 оны 100. Доор нь өөр нэг өгүүлбэр. Тэр тэнд байсан. Батук тэр гэж хин юм бэ? Гэхдээ өнөө хоёрыг хинж хариулж чадсангүй. Өөрсдөө ч гайхан зогсно. Гэвч яг тэр мөчөд байшингийн гаднаас маш чанга ойрлох чимээ сонсогдов. Отко зочин юу вэ? Намана! Тэр гурав зэрэг цонхороо хусгив. Гадаа моддын дунд хин нэгэн гүйж байла. Сайн харвал намун харин түүний араас өндөр туранхай сүйдэр алгаж байна. Гөөхгүй зүгээр л удаанаар алгаж байсан чи хоорондын зайн ойрцсоор. Отко хаалгараа өгсгив. Али гари. Би долоода тэр ганцаар. Тэр гурав шууд л ойр өгүүлээ. Айн харанхуу дунд өнөөх сүн гинэд дахин сонсогдов. Эмэгтэй хүний орилох чимээнээр Отко, Батук, Дөлгөн гурав шавар шавхай дуучин айн зүг гүйлдэв. Модны мөчөр нүүр гарлуун савж нойдон өвс гудлыг нь орон тээг болно. Гэвч хинэнч зогссонгүй. Гэхдээ хамт гүйж буй гурван найзад нэг ижил мэдрэмж төрж байсан нь тэдний ард талаас ямар нэг юм дагаж буй мэдрэмж бүгдийг нь нуруугаар хүү дагуулж байлаа. Отко хамгийн урд нь гүйж намана хаана гэж ойрлов. Хариу байсангүй. Зөвхөн моддын дунд салхи эсгэрч хаа нэгтээ мөчрөө урах чимээ сонсогдно. Дөлгөн амьсгаад салаад яах вэ? Гэхэд Батук шууд үгүй битгий сал. Дүүний хоолой энэ удаа дуушааж бүү мэт чанга сонсогдов. Гэтэл яг тэр мөчөд айн зүүн талаас эмэгтэй хүний ойрлох чимээ хадав. Харанхуу тул барагтай юм харагдахгүй. Гэхдээ энэ чимээ яалтчгүй заяаг их байв. Отко хамгийн дөрөнд тэр зүг рүү шууд угсгийлээ. Нөгөө хоёр нь ч араас нь дагав. Энэ үед намун заяаг чирсээр моддын дундуур урагшлана. Амьсгаан цээжиндээ түгж ирч өлн шавар чигдэн тээглэгч зогсох хэрэг байсангүй. Ар талаас нь хүн алах чимээ тасрагдгүй сонсогдно. Яг л тэднийг айлах гэж зориуд удаанаар алхаж буй мэт. Заяа ойлгнэн би цааш үуч чадахгүй нэ. Гэхэд намун эргэж харлаа. Харанхуу дунд өнөөх өндөр сүдэр улам ойрцсоор л. Гартаа урд удаг барьсан сарны бүдэг гэрэлд үл ялэг гэрэлцэн. Нүүр нь одоо ч харагдахгүй. Гэхдээ энэ удаа намун нэг зүйл анзаарав. Тэр хүн доголж байлаа. Баруун хөлөө чирч алхаж байх шиг үзэгдэв. Яг хуучин гимтэлтэй хүн шиг. Ямар тач гүйцэгдэхгүй хичээн заяа наман хоёр модон дундуур орчноо арай ядан харж гүйсээр л. Нөгөө гурваас нь сурагч байсангүй. Ингэж явсаар тэдний өмнө хуучин модон байшин гараад ирв. Жижигхэн бараг норх гэж бүүмэд. Намун тэр зүг гүйж "Татгшаа харъя." Гэхэд заяач олон юм асууж түүний шийдвэр тэргэлдсэнгүй хаалгыг дүлхэхэд дүгжээгүй байлаа. Хоёул гэлс ороод хаалгаа хаав. Додор нь тоос шорообож гинхээс бусдаар нам хүм харанхгүй. Яг л хин нэгэн энэ газрыг хоосон орхиод удсан мэт. Сайтар ажвал байшин анчны авах шиг харагдана. Болон туучин ор, зэвэрсэн зуух, мөн хананд хадаатай хүүхдийн зураг. Өөр онц зүйл байсангүй. Ямар тач байшин доторхыг аюулгүй хэмээн анзаараад буцаж гадагш анхаарлаа хандуулав. Заяаг бодвол намун энэ бүх айдас төгшүүртэй нөхцөлд харьцангуй тайван хандаж, өөрсдийгөө аюулгүй байх тал дээр бараг л эрэгтэй хүн шиг хандаж байлаа. Зоохны дэргэд хөвтөх урт модыг авч хаалгыг додор талаас нь тулав. Хэсэгтэл гаднаас дүлхээд онгоохгүй мэт харагдаж байлаа. Намун амьсгалаа даран байж уртаар амьсгалаад хаалганд жихэн анчаагнав. Гэтэл гадаа алах чимээ ойртож бүү нээлт. Үүнийг сонссон намун ч заяад дохио зангаар чимээгүй байхыг сануулав. Өнөөх чимээ яг хаалганы өмнө ирээд зогсох шиг боллоо. Хоёул амьсгалаа төгжив. Хаалганы завсраар сүүдэр харагдана. Өнөөх л өндөр туранхай хинэн үл мэдэгдэх айц давтуулсан нэгэн мөн байлаа. Заяа жижирсэн хоолоогоор "Тэр биднийг халаад ирчихлээ"
гэж бараг сонсогдохгүй шахам шивнэхэд түүний хоёр нүдийг нулимс бүрхсэн харагдана. Намуун шүдээ 100 өрөөг тойруулаад харав. Зүгтах өөр гарц байсангүй. Тэгтэл болонд байсан хуучин орны доороос маяс сулхан хүүхдийн хоолой сонсогдов. Таашаа гэх сулхан чимээ. Хоёул зочин харлаа. Энэ үйл явдал саяхан цуслангийн байшин доторч болж байсан санагдана. Яг л тэднийг баригдах төгссөн үед эдгээр үл мэдэх хүүхдүүдийн хоол нэг нэгээрээ тэдэнд дуслаад бүүмэд санагдаж байлаа. Мөн л өөр сонголтгүй болсон хоёр найз өнөөгч мэнэр очиж шалгавал орны доор харанхуй нөх байх шиг харагдав. Яг тэр үед хаалгыг гаднаас нь түлхэн онгойлгохоор оролдож эхлэв. Намууны тулж тавьсан мод тэмч удаан хэсэхгүй нь ойлгомжтой байлаа. Гадаа. Энэ үед нөгөө гурав анх чимээ гарсан зүгтээ гүйж ирэхэд юу ч байгаагүй тул цааш яахаа мэдэхгүй хэсэг мухардан зогсов. Дэмэл би биенээсээ одоо яах вэ гэж асууцгаана. Тэгтэл Одко газар төвдөглөн сууж гэрэл тусгаад нэг мөр олов. Зөвхөн шавар дээгүүр үргэлжилсэн хоёр хүний мөр харагдана. Батуугч үүнийг нь хараад саяхны мөр шиг байна гэхэд Одко за явцгаая гэж хэлээд мөрийг даган урагшиллаа. Хой улам шигүү болж байв. Модод сарны гэрлийг бараг хаачихсан тул гар чийдэнгүүгээр юу ч харагдахгүй. Энэ их айц дөгшүүр дундаж дөлгөөн камера асаах гэж дахин оролдлоо. Энэ удаа камер нь асав. Гэхдээ дэлгэцэн дээр дүрс байн тасалдаж цагаан шууган орж байлаа. Тэр үед санаандгүй ленсээ Баток руу чиглүүлэхэд камерын дэлгэцэн дээр Батокийн ард хөөхөд зогсож байв. Жаахан охин, нойтон үстэй, царин цайчихсан том хар нүдтэй. Үүнийг харсан дөлгөөн зодсондоо камера болгов. Бодит байдал дээр юу ч байсангүй. Баток юу болсон бэ гэхэд дөлгөөн эргэлзэв. Хэлэх үгүй юу гэж хальт бодсон ч тэр амжсангүй. Учир нь Одко гинт тэнд гэж ойрлов. Моддын цаана жижиг байшин харагдаж байлаа. Сонхон дотор хөдөлгөөн үзэгдсэн мэт. Дотор хаалгыг гаднаас нь дүлгэж буй хүн эзэн мүдгэн онгоолгоод ороод ирэх болоход намуун орны доорх нөхрөө гэрэлээ тусгав. Нарийн хонгол. Хүүхэд мөлгөж ормоор хэмжээтэйч тэд багтах юм шиг санагдав. Тэд ч эргэлцсэнгүй шууд л нөхрөө орохоор болов. Намуун юмыг яаж мэдхүү чи төрүүлээд буу. Хэрв энэ намш хоёулынгийн нөхрөө орж амжаагүй байхад ороод ирвэл би тарах гэж үзье. Чи чадхаараа зүгтж эндээс амьд гарах хэрэгтэй шүү. Химэн маш баадралгаар хэлэхэд заяа яахаа мэдэхгүй уйлан зогсдол. Таашаа гэх хүүхдийн хоолой дахин сонсогдов. Гаднаас хүчтэй дүлгэлт ирж хаалга дөргөв. Энэ удаа заяа эргэлзэх зүйлгүй хонгол руу шурган орлоо. Түүнийг хангалттай зай үлдэн цаашилж эхэлсэн үед намуун араас нь мөлгөж эхлэв. Яг үүнтэй зэрэгцэн хаалга дасхий тлонгов. Хүн дамсгаа. Нойтон гутлын чимээ хин нэгэн дотгош орж иржээ. Намуун амсгаагаа төгжин харанхуй хонглоор мөлгсөөр өнөө хүнч байшингийн доторхыг хэсэг ажиглаад орны доор хонглын аман дээр ирж зогсов. Урд мөлгөж байсан заяа шивнэн хортлаарай гэвэл өнөө хүн маш намуухан хоолойгоор олчихлоо гэж хэлхэн дуулдав. Яг эцэгтэй болж эхэлсэн энэ үед Одко хамгийн дөрөнд овоохон хаалгыг өшөглөн онгойлгов. Дотор хүн байсангүй. Гэвч шалан дээр шинхэн шаврын мөр байлаа. Бас орны доорх нүх онгорхон харагдана. Баток навш би дандаа хэдэн алхам хоцроод явах юм. Ямар тач миний төсөөлж байсан шиг муу зүйл одоо хүртэл тохиолдоогүй бодоход тэр хоёр амьд байгаа бах. Гэж хэлэхэд дүлгөөн өнөөх орны зүг гэрлээд усгав. Хонгол доош үргэлжлэнэ. Одко шууд за орцгоё гэж хэлээд нөх рүү тонгов. Баток түүнийг татаж болгоомжтой гэх тэр мөчөд хонглын гүнээс заяагийн орилох чимээ хадав. Бүгд зочин доош харлаа. Дараа нь эрэгтэй хүний сөнгөдсөн хоолоогоор энийхэн сонсогдох шиг болов. Одко ямар ч эргэлзээгүй нөх рүү үсэрч орлоо. Гэтэл энэ үед намуун заяа хоёр нарийн хонглоор мөлхсөөр байв. Шавар чээг үнэртэж дээрээс ус туслана. Ард талаас нь хэн нэгэн араас нь мөлхөж бүү чимээ сонсогдож эхлэхэд байдал биш болсныг ойлгон хурдалж эхлэв. Заяа уйлагнан тэр араас ирж байна гэхэд намун шүдээ зун
Зогсож болохгүй гэж хэлэв. Хонгил гинэд доош огцсон моруудав. Заяа галдарч доош гулсгад намун араас нь татан барьж амжив. Гэтэл яг тэр мөчөд араас нь гар чирэн намууны шагаанаас шүүрч авлаа. Хүүтэн асар хүчтэй. Намун орилж шахан өшөглөв. Харанхуй дундаас хөгшин хүний амьсгаа сонсогдно. Яг ээжтэйгээ адилхан юм. Намууны зүрх зогсчих шиг болов. Ээжтэйгээ. Тэр юу гэсэн үг вэ? Гэвч бодох зав байсангүй. Учир нь өнөөх гар улам чангарч байлаа. Заяа намууны гарыг татан "Тавиач" гэж ярилв. Тэгээд ойролцоо харагдах чулууг шүүрэн авч өнөөх гарыг хүчтэй зогхоод өнөөх хүн архирах мэт дуу гарган гараа цааш татлаа. Намун шууд урагш мөлгөж эхлэв. Ард талаас нь сүүн хоолой сонсогдлоо. "Та нар хаашаа ч явсан буцаад энэ дээр" гэсээр ард үлдэх шиг болов. Хүүхдүүд хонглын төгсгөлд бүдэгхэн гэрэл харагдав. Намун заяа хоёр арайхийн гарч ирэхэд тэд том өрөөнд орж ирснээ ойлгов. Газар доорх ямар нэг оромж ханын дагуу жижиг төмөр орнууд игнэн байрлжээ. Яг хүүхдийн унтлагын өрөө шиг. Гэвч бүх орхоосон, тоосон дарагдсан, зарим дээр нь хуучин тоглоом хэвдэн. Өрөө хэтэрхий хүйтэн байлаа. Тэгтэл өрөөний нөгөө үзүүрт хүүхдүүд зогсож байв. Олуула ямар ч чимээгүй. Цагаан царайтай, нүд нь харанхуй. Заяа амьсгаагаад өгжин намууны ард орлоо. Хүүхдүүдийн нэг нь ураг шалгав. Тэр өнөөх Эрдэнэ нэртэй бөмбөгний эзэн болтой хүү байлаа. Тэр маш сулхан "Тэр сэржигсэн" гэж хэлв. Намун ам нь хатаж Та нар хин юм бэ?" Гэхэд хүү хариулсангүй. Харин өрөөний болон руу заав. Тэнд том төмөр хаалга байлаа. Сэвэрсэн гаднаас нь дөгжөөтэй. Хүү "Тэр бүгдийг тэнд хийсэн." Яг тэр мөчөд хонглын цаанаас төмөр юм чирх чимээ дахин сонсогдоход хүүхдүүд бүгд зэрэг эргэж харав. Тэдний царайнд анх удаа айц тодров. Эрдэнэ хэмээх хүү шивнэг шахам "Тэр ирж байна"